өөр бол ном уншаараа номын нөхөр болоорой гэсэн урайтай. Би номын тэмдэглэл хөтөлснөөр унших болон зурах чадвар маань нэмэгдсэн. Би үлгэрийн 31 ном уншсан. Асуудаг номноос 30 үлгэр уншсан. Би ном уншснаа үгээ хурдан уншдаг болсон. Бас би их ойлгож уншдаг болсон. Хэд би бас гоё зурдаг болсон. Сэдэттэй нэг өдөр гарч ирээд өөрт нэг үр өгсөн. Тэгээд тэр эцэн тариад тэгснийхэн дараа үрнээсэн бяцхан хүүхэд гараад ирсэн. Би ном уншаад сайн уншиж чаддаг сурсан. Уншиж сурсан. Энд нэг шоу мортойгоо гэрлүүгээ явж газар. Би нэг 34 ном уншсан. Монс чигчиг хүн шиг амтай байдаг гэдгийг мэдэж авсан. Эрхийн мэрэгэн харваагч гэдэг эрхийн мэрэгэн гэдэг ном уншсан. Номын нэмдэглэлээ хийхдээ номын нэр зохиолч гол баатар шинээр мэдсэн зүйлээ бичдэг. Харийн бэрээгээр морьтой хүний хажуугаар хараацай шувуу нисдэг. Элса гэдэг бүлгэрийг уншсан. Энэ дээр бол ичээгээ уйдгар гүнэтэр нахад хайр дийлдэг. Бас энэ битгий бууж өгөөрэй гэдэг ямар ч бэрхшээлээр тулсан бүгдийг даавах ёстой гэдгийг би ойлгож авсан. Үлгэр уншсанаар миний унших чадвараа их гоё зурдаг болсон. Би энэ үлгэрт шарман божмор хулган гурвыг хизээж ажил идрээс сольж болохгүй гэдгийг ойлгож авсан. За би энэ хичээлийн жилд сурагчдыгаа одоо номын тэмдэглэл хөтлөх аргаар сурагчдыг хөгжүүлээд явж байгаа. Энэ номын тэмдэглэлийн хүүхдүүд маань яаж тэмдэглэж хөтэлдэг вэ гэхээр номын тэмдэглэлээ хүүхдүүд маань номын нэрээ өвчдөг. Мөн зохиолч нь ямар зохиолчийн ном уншиж байгаа вэ? За мөн гол баатар нь ямар гол баатар гарч байгаа. Мөн шинээр мэдэж авсан зүйл нь юу вэ гэдгийг хүүхдүүд манаас тэмдэглээд сурсан байгаа. Манай ангийн бүх хүүхэд бол номын тэмдэглэлийг өдөр бүр хийгээд явдаг. Үлгэрийн эхлээд бод манай ангийн хүүхдүүд бүгд үлгэрийн ном уншдаг байсан бол одоо бүх хүүхэд маань асуудаг ном ангаараа аваад асуудаг номыг ажиллаад 30 дахь сэдв дээр явж байгаа. Манай ангийн хамгийн олон ном уншсан хүүхэд маань 61 ном энэ хичээлийн жилд уншаад байгаа. За номын тэмдэглэл хөтөлснөөр хүүхдүүд маань унших чадвар нь дээшилсэн. Мөн уншихын хурд нь нагсан. За мөн зураг зурах чадвар нь маш сайн дээшилсэн байгаа. Зурсан зургаараа үзэсгэлэн гаргасан байгаа. За тэр бүгдийг хэдүүлээ одоо үзэсгэлэнгийн очиж харъя.